Энэ залууг дэлхийн сүржийг хүнээс олон удаа харсан хамгийн хүчрхэг анчин бөгөөд цаг хугацаагаар бүсгэж юм. Тэр ердөө ганцхан зорилготой. Дэлхий даяар тагсан 100-ийн 4 дэгдэхийг олох. Өмнөх бүх цаг хугацааны шугам дэвгээр дэгдэхийн нүд өсөж томрох боломж олгохоос өмнө хүмүүс дээш хүйж төмшхүйж амиа артдаг байжээ. Тэдний өхөл том зуунуудыг амьсгалтай урдж өшөө авахар дэлхий рүү дайрдаг байна. Гэ болохонд нь буцаагаа тэнцдэг. Тэр хідэн дээд эсвэл зугаар нь зуг ганцаараа нэвждэгч энэ нь хангалтгүй байдаг. Хэдий олон суу алсан ч бүтэн гараг остогт хүч чинээр гарч ирсээр байдаг. Тиймээс тэр энэ удаад арга барилаа өөрчлөхөө шийджээ. Довтлохойг хүлээхийн оронд дуугийн дэгдэхийнүүдийг төрүүлж алхах шийдсэн байна. Тэр жагж энгийн хүн шиг харагддаг. Түүний төлөвлөгөө тун энгийн. Тэднийг аван хамгаалж хизээч авч байгаагүй аз жаргалтай хүүхэд насаар нь бижирлэх. Ингэснээр тэр сүржийг хишгээс өмнө зогсоох болно. Түүний эхний очих газар бол анхны дэгдэхтэй уулзахтай юм. Жи анхны байдагаа таарсан бөгөөд системийн онцгой чадварын ачаар юм. Тэр бараг хүний дүрд хөрсөн дуужингаа бөгөөд дэлхийн бүх хэгийг ашиглах чадвартай. Ногоон өстэй жижиг биетэй охин түүнийхэн болох бол ямар санаатай байгааг асуухад гэр хооронд нь ямар нэгэн ажил байгаа гэж хариулжээ. Энэ залуу түүнийг мэддэг гэдгийг охин ойлгосон байна. Тэр үүнийг баталж мөн эдэж түүнийг мэдгэсхийг асуудаг. Эргэж төсгөөр айдас төрүүлэн охин түүнийг эвгэд гэж нэрлээд бүх зүйлийг мэдгээ харуулдаг. Манай залуу инхүү хувийн мэдээлэл алдна гэж бодоогүй тул дуу хоолойгоо чангалж түүний талаар хаанаас сонсныг асуудаг. Цагдаа шиг альбан ёсны хуцалснаас нь болоод охин түүний иргэний үнэмшгийг зааж өгдөг. Энэ нээж тод бичигдсэн байдаг. Охин тоглоомоо болж түүний хэн болох ямар учиртайг огтонч мэдгүй гэдгийг инээдтэйгээр харуулдаг. Тэнч гэсэн түүний идэвхтэйгээр мэддэг нэг зүйл байгаа нүднийх нь өмнө зогсож буй энэ том залуу түүжийн хүчирхэг гэдэг. Энэ сайхан байгааг бодоход ийм хүчтэй залуу энд байхсгүй юм. Охины дүгнэлт хоёулаа зөв байсан тул тэр харцаа энгийнээр буруулав. Энэ нь түүнийг асах гээд явуулсан ямар нэгэн хөсний асагч эсэх талаар охин бодогдуулдаг. Гэ ийм боломж зүйж гибжээ хэлэхэд охин үнийг ямар нэгэн нууц цулгаар хажиргаатай холбоотой гэж таамагчдаг. Манай залуу үнийг яг тийм байх болно гэдгийг бараг зөвшөөрдөг. Тэр суунд дурсдаг гэж Reddit форри төрлийн хүмүүсийг асууж түүнийг гайхшруулдаг. Жид түүний энэ нэг зантай байгаад төвчээр нь ханаж энэ удаад түүнийг хамгаалахын зорилго гэдгийг дэгдээд ойлгуулдаг. Энэ нь хэрэг охин түүний зөвлөгөө дагахгүй сансандаа хүрхийн тулд хүч хэрэгжихэд хүрэх болно гэсэн үг юм. Ногоон зуугийн гишааны тухай сонирхолтой баримт бол тэдний төсгөө хараа юм. Тэр нөхцөл байдлыг сүйд ойлгож чаддаг тул бусад гишаанаас хамаагүй сарууг байдаг. Товчоор хэлбэл тэр ногоон зуугийн кланы гишүүн учраас одоо ч гэсэн түүний бодлыг уншиж байна. Гэвч өндөр бодол хийлсэн зархсан гол дүр маань зөв шийдвэр гаргахыг түнд бараг сүрдүүлэн шаарддаг. Түүний утгагүй төлөвлөгөөг дагах санааг сонирхож үзээд ногоон зуу түүнийг хаашаа авчаасан дор хаяж сайхан харьцсан гэж найддаг. Гэ үүнийг бодлоготой хийн гэдгийг хэлдэг. Эцэст нь л хүртэл энд ямар ч сонголтгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр ямар ч байсан түүнийг хулгайлах болно. Гэхдээ ядаж зачин шиг харьцах ёстой. Энэ ч түнд чухал байдаг. Тэрч байдгаа хоёр талын чин сэтгүүлийг харуулахын тулд чигчи хуруугаараа ам гардаг. Сонирхолтой анжид түүний чичирч би гараа анзаарч охинд аюулгүй байдлыг мэдрүүлэхийн тулд энэ үйлдэлтэй хамт явж байгаа бололтой. Дараагийн хэсэгт ногоон дэгдэхээс хэсэсэн өстөөс ирж өндөр хан хүн сэрсэн хэсгэд баг зэрэг санагддаг. Хачир холтой тэр илүү урт өстэй татсан магтай маш төстэй харагддаг. Тэр гээ өөрийн чадвараараа харилцаж байгаа бололтой зочны өрөөнд түүнийг олдог. Тэр бээр сүүдрээ тодорхой газарлуудаа сороор явахаар тушаадаг. Энэ бол их гүнтний сүүдэр гэж нэрлэгддэг. Түүний чадруудын нэг бөгөөд өөрийн хүчний 50% эзэмшдэг яг ажлын хөлбөрийг дуудах боломжийг олгодог. Хөлбөр нь түүний дүр төрхөөр гарч ирж тушаалыг нь биелүүлэхийн тулд эзэндээ захирах гэж ажилтдаг. Тэр цааш явж маш сайн хөлбөр сурцныг ирхэн нийлдэг байдлаар мэдэрсэн. Ногоон зуугийн хажуугаар өнгөрдөг. Жинхэнэ түнд энэ бол өөрөө биш гэдгийг ойлгуулдаг. Энэ залуу үнэн хэрэгтээ цагдаагийн бүх ажлыг нь хийдэг хүн байжээ. Залуу бараг өөрийнхөө үндсэн ажил цүүдэрхөөр хөрчцөө ашиглаж байна. Энэ бол үнэхээр ухаалаг хэрэг. Ямар ч тач энэ залуу огт ажилд явдаггүй. Гэдгийг тэр хурдан ойлгосон ч хөлбөр нь түүний чадварын нэг учраас техникийн хувьд ажиллаж байна гэж жид маргадаг. Хамгийн чухал зүйл бол тэр түүний хажууд үлдэж би хамгаалагчийн үйлчлэгээ үзүүлж байгаа явдал юм. Тэр энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч хажууд нь сууж өглөөний цай уухыг санаж болгодог. Гэ охиныг үнийг дурдсан гайхсан бөгөөд охин түүнийг өчтөрөөрөө хоолж идээгүй гэж толом шалаамаа хэлэхэд тэр саналаас нь татгалздаг. Энэ залуу өөх тасыг бага байлгахын тулд Брэн Джонсны дэглэмийг ягштал баримтж байгаа бололтой. Ногоон зуу байшингийн эзэнний мэддэггүй атлаа өөрөө дуртайгаа хийж болж байгаа нь хачирхалтай гэж өрөөсөө өнжүүлэн хэлдэг. Зуунууд ямар ч хоолгүйгээр амархан амьдарч чаддаг хаад яагаад өдөрт 3 удаа хоол иддэм бэ гэж түүнээс асуудаг. Хөвжөлтэй лөө түүний готролд орсон залууд амьд үжихээс өөр зүйл байдаг бөгөөд хоол идэх нь түүнийг жаргалтай гэж хэлдэг. Энэ нь түүнийг баг зэрэг гайхшруулсан тул охин шууд босож түүний хамт хүнсний бүтээгдэхүүн хочдож явахаар тушаадаг. Залуу энэ саналаас бас татгалздаг ч ногоон зуу өглөөний цайны хүчийг түнд харуулахыг хүсэж байгаагаа онцлон шаарддаг. Дэлгүүрлөө хурдан шийдэж
Бид хүмүүс ихтэй завгүй газар ирдэг. Тэдний хард өөрсдийнхөө хотолтон уултад бус харин холоос салгичтай од шиг харагдах үзэсгэлэнтэй даримлууж хийждэг. Гээ хөөрхөн зуутай хамт толгож явахдаа зүгээр хажуугаар нь өнгөсний төлөө хосууд хоорондоо хөвждөж байгааг анзаардаг. Хотолтон намалтус хотгээ хитрхи хоол авчирсан гэж хонждог. Түүний ингэсний шалтгаан тун ингээ. Учир нь энэ залуу гар таваасандаа ямар ч хоол хүнс байлгадаггүй юм. Залууд бүр хоол хийх хэрэгсүүч байхгүй бөгөөд охин түүнээс хойш тэр хэсгийг хариуцахаар шийджээ. Тийм учраас тэр ядаж нэг удаа жинхэнэ өглөөний цай бэлдэж өгөхийг хүсэж байна. Өөртөө бүх зүйлээ гэртээ үлдээгээд гадуур хооллоо гэж шаарддаг бөгөөд энэ нь охины дөрвөө хүрэгдэг. Тэд яг одоо хашаа чим явах хэвээр бөгөөд охин хамт явах шаардлагатай болжээ. Мөн өглөөний цай уух цаг өнгөрсөн гэж тэр бодож байсан бөгөөд удаан хугацаанд дэлгүүр хийсээгүй байсан тос охин гонёвчдаг. Тэр түүнийг дагаж хаашаа явах ёстойг асуухад жи түүнтэй хамт амьдрахаасаа өмнө хэрэгтэй зарим зүйлс байгаа гэдгийг тайлбарчдаг. Хийх зүйл их байгаа тул түүнийг гүйцэж төрүүлэхийг тэр хүсдэг. Дараагийн хэсэгт амжилттай халдсан царайд хөөрхөн охиныг сонирхож хардаг. Үлгийгч нүдээ алж тойг хүсэхгүй бол ажилтаа анхаарсаа төлрөө үзгэж гитэн тэнийг залууд сануулдаг. Дараа нь тэд баримт бичгээ авахын тулд хүлээ авах хэсэг рүү явдаг. Мөн тэд хэсэг хэрэгсэл авч удалгүй систем рүү нэвтэрдэг. Урт өдөр түүний иргэний үнэмшгийг бүтгэх үйл явцаар өндөрдөг. Юбомото хотын нэг гишүүн болсон ч үнэмшигтэй болсон нь түүнд хачих хостой санагддаг. Жи түүнийг анзаарч өмнө нь иргэний үнэмшигтэй байгаагүй эсхийг асуухад бомб өөрийн нэр дээр банкны даасч байгаагүй гэдгийг тайлбарчдаг. Энэ зүү яаж үдийг хүчтэй амьд үлдсэн бол гэж залуу толгой дотроо гайхдаг. Ташрамт хэлэхэд яагаад түнд бомб гэдэг нэр өгөхөөр болсныг хэн сонирхдаг. Өгнөгээ үүнийг дөрвөн үжирслээс холборсон бөгөөд тос бүрт нэг үжирж нотдог байна. Хавар бол дэшхий дээр амьдарч цэцэдэг үжирс учраас энэ бол гайхалтай нэр гэж юу бомб гэдэг нэртэй тэр дуртай байдаг. Эдгээрийг үл харгалзан охин түүнийг одоо ч гэсэн аим шигтэй хിവэр байна гэж боддог. Нүднийхээ ачаар биеийнх нь эдэс бүр энэ залуутай оршдоггүй байхыг сануулдаг бөгөөд тэгвэл маш муухайгаар шарах болно гэдгээ мэдж байлаа. Үүндээ зэрэгцээд бомб түүнийг сайн хүн гэж итгэдэг ч түүний энэ там уушаад буруу гэж боддог бай. Түүнтэй уулзаад нэг л өдөр болж байна. Ногоон луу бусдын хас хамаагүй зүүн савин сайтай гэж маргадаг. Тиймээс тэрээр өөртөө итгэжтэйгээр түүнийг жаахан удаан ажигч болох уу гэж өвтэйхэн асууна. Энэ бол Жэм өмнөх найд дүргүй бицэрчгүй хувь заяанаас гарах хувийн ноёлт нь маш том юм. Тэр эмэгтэй өмнө нь хизээч энерги чадж байгаагүй юм. Яг одоо тэр тэнгэр өөд харж байхдаа нүд нь ядраад бүх зүйл сайхан ихснийг тасамжтайгаар хүжээн зөвшөөрөө. Гэтэл Африк ТV-ийн нэгэн эзүүцэл өрсөж бичээ тамжиж би улаан өстэй л байна. Тэр халдсан залуугийн оюун ухаан хасах төвшөнд байгаа учраас ийм нөхцөл байдалд түүнийг уурдалах гэж орчдод нүрээ цохиж. Харин нэмэгтэй түүний зовлон хязгааргүй байсан. Тэр ч байтугай түүнийг хитрхи ирж төгсөнд нь гондолжээ. Гэхдээ хамаагүй. Учир нь энэ москитын 199 талаанаас бүгд нь ярьсан тул дараагийн өрсөж бичин хэм байх бол гэж гайхаж байна. Бид Африкт юу болж байгаа талаар бага зэрэг түүх олж мэдэв. Баркада гэдэг террорист байгууллага хөвч төрөөр хувирсан хүмүүс хаширч энэ яцтай 1400 энгийн иргэнийг устгажээ. Нэгэн тайзанд хөвлөж мэдээллийнхээ шүнээ анчин хэмээн нэрсэн өсвөр насны охин болох Африкийн шидэгчийн олдөрүүдийг дурджээ. Тэрээр ганцаараа Баркадатай нүүр тулж байна. Жи үнийг уншаад орцож ямар нэг алхам хийх хэрэгтэй гэдгээ ойлгов. Бомб нөгөө гаш таваанаас орой хоол бэлэн бочныг дөөдөв. Тэр ямар нэгэн мөшлөн оттой дээд зэрэглийн хоол хүлээж исэн байх. Гэхдээ түүний олж харсан зүйл бол огт дэмхий харагддаггүй утаатайсан толцсон хоол байр. Цэвэр ариун охин түүний сэтгэлийг сонирхож байхад манай ариуныг хараад ихэд готров. Тэрээр их Британид айчлах үеэрээ сарда захаас ашигсан хоолойч мэджээ. Тийм учраас солонгосчууд үүнд дуртайг мэддэг болохоор кирүүнийг будаатай хослуулахар шийджээ. Манай залууныг халбага амттаж түүнээс сүнс энэ өсөн загас зовлонгоосаа ангижир хайгууж байгаа шууд утгаараа харж байна. Энэ бол яг одоо хоолч биш байна. Энэ бол яг л хор байна. Жи сэдвээ өөрчилж улаан супер чавх зорилгоо ичлээ. Түүнийг барьж явах нь үнэхээр эмгэгцэн бараагүй байдал үүсэх болно гэдгийг ойлгоод бомбороосаа унжуулан гонёглов. Тэр бол зүгээр байхад амархан дагаад ирэх хүн биш. Энэ залуу яг л тийм учраас бомбыг ятгахад туслах зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа ч тэр өөрийнх нь оролцоо их зүйл тусална гэж бодохгүй байна. 200 өөр ордныхон учраас энэ нь жаахан эвгүй байна. Дашрамт хэлэхэд манай залуу энэ цогц шиг хоолноос хараахан амсаагүй байна. Бүхлөөр дууны орднууд өөр зүйл хүсдэг гэдгийг бомб тайлбарлав. Тэрээр хувьдаа юм барих дуртай байхад улаан луунууд өөр зан чанартай байдаг. Тэд дан болон хүч хэргийн тал руу илүү хандлагатай байдаг. Тэд нойрхосоо харуулах дуртай тал хүч хэрэглэх нь тус болохгүй. Улаан луунуудын хувьд тэдний бахархал нэр төр бүх зүйл юм. Тимээс ялгартна гэдэг нь үндсэндээ хүл гэсэн үг. Жи үнийг ойлгож байгаа ч тэр эмэгтэйг удахгүй очиж аврахгүй бол аюултай гэж бодож байна. Учир нь мөн тэр цөл түүнийг авахар ирж буй хүчрхэр дайчин нуугдж байгаа. Хэрв тэр ямар нэг зүйл хийхгүй бол тэр энэ хүний гарт өгөх нь гарцаагүй. Тийм учраас тэрээр толдохгүйгээр асуудлыг амархан шийдэхийн тулд бомбыг хамт яваасай гэж хүсэж байна. Тэр залууг хоосон харж байгаад залууг үнэхээр гайхшруулв. Энэ болцооны лөө түүнийг 97 төслөн зохиож байгаад үнэхээр хачин гэж үзэж байна.
Учир нь тэр хиндэ хинээс ч тасламж гуйдаггүй бүхний хийдэг ажилсан нэгэн гэсэн сэтгэлдлийг түүнд төрүүлсэн юм. Түүний хүсчтэд маш их гайхсан тул улааныг амьд үлдэхийг бас хүсэж байгаагаа онцлоод тэр даруй зөвшөөрөв. Гэсэн хэдий ч энэ зугаатай зонд нэгж нөхцөл байгаа. Тэр яг өөрийнхөө өмнө тавьсан хоолыг дуусгах ёстой. Тэрээр ярианыхаа үеэр халбагаа тавьж байгааг нь үйлдэл дээр нь барьжээ. За залуусаа, манай гол төр өгөх нь болтой. Тэгэхээр түүх дуусч магадгүй юм. Манай залуу дотроо өөрийгөө башарснаа ойлгоод Жорсонгоо уйлуулчих тийм хацалтыг хийв. Дараагийн хэсэгт бид улааны үүмэн дэгдэж буй цэлдэвшээ. Тэрээр бараг арваад цэргийг өсгөж тэднийг амархан олгодож явахдаа тус бүрийг нь солдорой гэж нэрсв. Тэр 200 тулаанаа уйтгартай биш өөр зүйл байгаасаа гэж үнэхээр хүссэн юм. Тэрч байтугай улаан өөр төврөө нүх талаар бодож ирсэн нь Африктивт түүнтэй тослохгүй байхгүйтэй холбоотой. Ногоон Европт сайн яваг санаад түүнийг гүйцэж ачих ёстой юу гэж бодож байна. Хоёр цэрэг түүнийг таринж байна. Тэр багийнхаа ээжид гişүүд хэдий ч нэг охинд нөхөд нөсгдөж байгааг харцгааж байна. Энэ мөчид тэр бол охин гэхээс илүү дайны машин юм. Хүч чадлан төтөвдөж байгааг мэдсэн ирчүүд өдөртөгчийн хаа итгэж зөвхөрөнгөө барсан байдлаар зуршиж байна. Улаан тэднийг шинэлтгий сансаад шууд дайрсан тул энэ нь ямар ч хамаагүй болжээ. Тэдний нэгэн түүнийг буудах гэж оролцсон ч тэр аль хэдийн хитгэн энчин зайтай орцсон тул хитрхи орайцсан байв. Гинт тод шар өнгийн гэлгийн цацраг түүний анхаарлыг сануулв. Дараа нь зуршиг шар манай цацраг түүнийг бүр хошоо зөхөв. Улаан үнийг сэлмээрээ арай ядан хааж чадлаа. Энэ давталгаа яагаад ийм хүчтэй байгааг гахаж байна. Тэрээр атгалтай чангалж манай цацрагийг таслахын тулд хүчээ гаргасан нь амьд үлдсэн цэргүүдийг айлхав. Түүнийг ялж алхастай дайчин эцэст нь нэрчээ. Хавьяа шүнийн нэмчингээр нь хар эндэрсэн бөгөөд манай залуу загварын үзүүлэлтэд дээд зэгт нь хүргэсэн харагдчихэв. Тэрээр Африкийн холбоотой бөгөөд 8 дахь хүчирхэг супер хүн тооцогддог. Улаан өөрийн сонирхлыг илэрхийлв. Тэр өдөртөгчтэй эцэст нь уулзсан дачин сэтгэлээсээ баяртай байна. Энэ охин хчмийн залуухан харагдаж байгаа дайчин маш их гайхав. Өгтөө бол дээд тал нь өсвөр насны хүүхэд байна. Улаан яагаад тэр маск зүүсний шалбарны нэм. Учир нь өнгөгээр хинч түнтэй зохисоор нүүр тулж зөрөгдөхгүй. Тэдний хүч чадлын зөрөг мэдэрсэн ч бууж өгөхөөс татгалзаж байгаад хавьяар алмаар. Гэхдээ энэ хурцтай луу зэсгтэй санаа зовдөггүй. Түүний бахархал бол бүх зүйл юм. Тэр өвдөг сүвдэж амьдснаас зогсож байгаад өгсөн дэр гэж үздэг. Та тэр ишлэлийг ойлгосон. Дийчсгүй улаан манаас өгшиж тэр Нарутогийн сүлдийн аратны нөмрөгийг ашиглан түүнд товчжээ. Эхний цахилт онсонгүй. Хоёр дахь хөшгөлтийг нь түүний хүн сэлмээр хаа. Гурав дахь цахилтыг ч бас хамгаалжээ. Эдгээр цахилтуудын үеэр улаан сал талыг нь гаргахарч хүчийг цуглуулж хүн төрөлхний мэд тэр хамгийн хүчтэй эрхтэн тасдах шахан цавчтыг болгов. Гэвч нийт цавчтууд энергокугаас ч илүү хүчтэй болохыг олж хараад гайхаж хацрав. Учир нь тэр огтхон чайсангүй. Титанистэй байхын тодорхойлолт юм. Одоо хавьяар бяцхан охин түүнээс илүү хүчрэх хүнтэй хизээч толдож байгаагүй болтой гэдгийг анзаарав. Тиймээс түүний тулаанууд амархан байсан бөгөөд энэ бахархлаасаа болж тэр тэнийгээр өөхөх болно. Хавьяар түүний авьяасыг дуусгахын тулд ирээд ашаа. Тэрээр ганцхан долоолтоор түүний толгойг огшглаа. Бүх цаг үеийн хамгийн сэтгэл татамэр болох рогийн сэлэнтэй танилж. Бурхан минь, энэ бол жинхэнэ утгаараа металл юм байна. Тусгай чадвараа ашиглан тэрээр түүнийг устгахад бэлтгэв. Улаан луу хүртэл энэ дайралтыг болтох боломжгүй гэдгийг мэдчихсэн тус нүүр тасан хамгаалах хэрэгтэй болжээ. Энэний дасалт тэнгэрийн хаяар тасдаж өрсөлд өчтөө хүнд цохилдөг. Улаан хан мөргөж цохилтыг яаж игээл тисчүүлдэг. Хавьяар түүнийг аминд хүрэх цохилтоос аминд үлдэхийн тулд яг тэр мөчид гараа хэрхэн нэрчүүлж чадсныг ажиглав. Энэ нь түүнийг зөв ялхахын тулд гараа хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Тоос шороо сарныхад улаан хаанч байхгүй байв. Уг нь ногоон түүнийг аврахаар ирсэн байхад тэр тогтаасан гэж боджээ. Тэгсэн ч гэсэн тэрээр гайхшсандаа тэвчээргүй ярьж энд юу хийж байгааг нь асуухаас өөр аргагүй төрөв. Бомб түүнд улаанд таслахаар ирснээ амлаж эдгээр хүчээ ашиглан шир харийн ангаа бомб хин нэгэн түүний нөхцөл байдлын талаар хэлсэн гэдгийг тайлбарлаж хахад улаанг нь ханаас ч юм гарч ирнэ гэж мэдээгүй байв. Эвгшнийхээ дараа өөр нь хүрсэн тэрээр ногоон луг түүний тулаанд дахин орцлоо хэмээн загнав. Улаан лугийн нэр төрийг хавгалж тэрээр толтонд өгөх хүчээ бууж өгөхөөс татгалзаж байна гэсэн хэдий ч түүний өгөж бүх зүйлийг хэрхэн өөрчилж болохыг хэлж бомб түүний анхаарлыг татав. Түүний өхийн үр дагавар бусдад унах болно. Бомб зүрх сэтгэлдээ улаан хүртэл тэдний зугаа цэнгэж дуусаасаа гэж хүсэхгүй байгааг мэдж байна. Тэрээр хувьдаа дэлхий дээр үлдэж зугаацахыг хүсэж байгаа бөгөөд улаангийн нарсын хараг харж өөртөө нь хандлан ажиллана гэж найдаж байна. Энэ нь улаан луг үнэхээр гайхшруулсан ч хавьяар шиг мангас өрсөлд бичийн эсрэг зутаан гэдэг найдвартай арга биш гэж бодож байна. Үүнд ногоон луг үнийг хариуцах залуутай гэвчээ түүнд батлан хэлв. Түүний хэлсэн үг нь хачин санагдж болохоч эцэст нь өвлийн нэгж өөрөө тулааны талбарт гарч иржээ. Хавьяар хинбэ гэдгээ тодруулахаар 90-50 харлаа. Жи түүнийг тамд хүрэх хамгаалагч нь химээ хүйтэн хүндий хариулв. Үзэж сольж бидэнтэй шаардлага болцох. Бөгөөд тэрээр грэний биедэх хүлдээл илүүштийг мэдэрч чадна. Баяртай нарахгүй бяцхан нарны туяа түүнийг хэн болохыг асууж мөө хүн биш гэдгийг нь шууд ойлгов. Хоёр авар тариачны талаан руу буцаж орцгоё. Энэ залуу гэрч бяцхан охиныг ороход тасалсныг хавьяар хачин гэж бодож байна. Шууд тултахын оронжитай дайчин тулаанаа зүгэрж тагсаах боломжийг санал болгож байна. Энэ бол хаашаа юм бэ, хаанаас ч юм гарч ирж тушаал буусгаад байгаа дуурсан. Манай залуу руу төхөж ирсэн түн маш их гомдтой үг байлаа. Улаан хэл хязгаарыг даасан гэж тэр бодож байгаа ч жийтэй түүнийг хизээч хүн аж байгаагүй гэж маргаж байна. Дайчин мөнд маш их гомдож байгаа ч жийтэй охиныг аваад явах
болно. Гэдгийн хавтаа амжиж энэ хэргийг инх тайвнаар шийдвэрлэхийг тэдэнд дурайлав. Түүний саналаас татгалзаад хавьяар сэрмээ шүрч аваад ирч. Равын хүчийг эрен дээрээ цэвлүүлв. Өөрийнх нь өмнө зогсч буй хүнийг хичих гэж байхдаа хавьяар энэ бол тэдний байгууллагын газар нутаг гэдгийг онцолж байна. Мөр төвчдийн хувьд тэрээр тэднийг хоёуланг нь баригчлах гэж байна. Ингэж хэлээд тэрээр улаан төчрөөсөн тэрхүү сэрэмнийхээ бүтэн дарчлтыг гаргав. Сөрүүлэгч хүчин замынхаа бүх зүйлийг өсчүүлэн устгаж дэлхий дээр мөр үлдэн сарвжуулж байна. Сонирхолтой нь хавьяар өөрийнх нь дайлт энэ залууг ялангуяа улаан хүнтэй холбоотой бас алж чадахгүй гэдгийг сайн мэдчихсэн юм. Үүнийг ярьж байхад жата яг л тэр яг миний ард цагсж байна бидтэй гэдэг карт шиг юм гаргаж ирв. Хавьяар өөрийгөө шатснаа мэдэж яхад манай залуу тэрхүү супер хүчрхэр нэг нь тэдний дундаас ертөө 8 дугаар байранд ордог гэдгийг сануулж үндсэндээ доош нь хийж гин. Хавьяар сэрмээ дахин савлахаар яарч. Энэ залуу түүнийг яаж юм хортон дээр чадсныг гайхаж байна. Гэхдээ түүний мөчөд үнийг барихгүй бол алтан сэрэм нь яах вэ? Харин харанхуй эзэн энэ талаанд орсноор маш том алдаа гаргаж байгааг нь түүнд ганцхан удаа сануулахаар гарч ирэхэд түүний ганцхан зүсэл дээр гарын нисэж адлаа. Дараа нь тэр байгууллагатаа очиж мэдээлэх хашигэр түүнд өгч байна. Хавьяар хэн түүний дийлэхээс илүүтэйгээр дийлдэхгүй байсан ба тэр амтны дайрчдад хариу үйлдэл үзүүлж чадаагүй улмаас хоёр гарын тасгдаж бүр нүдэнд хүртэл гэмцэн төр цогтож буй. Байнуудынхаа мөрийг алдсан гэж мэдээж болно. Дашрамд хэлэхэд энэ тухай хамгийн аимшигтай бөгөөд сэтгэл өвтгөн хэсэг нь гэтээ одоогоор зөвхөн нэгж гарыг авчилсан явдал юм. Өөрийнхөө зохиолыг үнэмшилгээ болгохын тулд энэ нэр өршөөл гойж явах үед нь энергийн ирээ хавьяарын нүдний хажуу тавьж байгаад зэсгэд түүний ертөнц харан хуйлж дахин хизээч зэсгээ барьж үзэх боломжгүй болов. Жай им хол ёсны царийн ганц шалтгаан нь байгууллагын дотор мөч төдийгүй нүдийг сэргийх чадвартай. Эдгээрч супер хүмүүс байгааг мэдчихсэнтэй холбоотой. Гэхдээ тэдний имжиж чадахгүй царийн ганц зүйл бол энэ хүний хавьяарын зүрх сэтгэл цолгосон айдас юм. Тэрхүү гэмтэл энэ залуутай насан туршид нь хамт байх болно. Жай өөрийн зорилготой төгс хүрэхийн тулд айдасыг багаж хэрэгслээ болгон шигсэн юм. Дараа нь тэрээр нүднийхээ өмнө сүнс харцсан мэд харагдах улаан өстэй зуруу ширтв. Яг ижил айдас одоо түүний хоёр дахь зорилгод хүрсэн бөгөөд түүнд шимжээ. Улаан энэ залууг хүний дүрстэй мангас гэж бодож байгаа ч гэрийн түүнийг яг үнэндээ энгийн л нэг залуу гэдгийг тайлбарч байна. Улаан үнийг хотлоо химээ нэрлээд түүнтэй харьцуулахад өөрийгөө тэнэггэр үзээс өөр юу ч биш гэж мэдэгдэв. Гэтэ бяцхан зууд одооноос ихшин түүний хамгаалж дор амьдрах болно гэж хэлв. Тэрээр тэдэнд хүссэн зүйлээ хийх хангалттай эрх чөлөөг олгож бүр тэдний мөрөөдлийг дэмжихэд бэлэн байна. Гэхдээ түүний хамгаалтыг орхисон мөчид тэрээр арга барилаараа өшөөл үзүүлдэггүй. Яг тэр үед бомб авахаар ирж нөгөөсөө энэ мөчид ямар нэгэн тэнэг зүйл ярихаас урьдчилан сэргийжв. Тэрээр тэрч байтугай манай хүүд хандан ажиллаа сайн хийснийг иж тгнүүд ирмэж байна. Энэ мөчөөс ихэнх тэрээр Юрам гэдэг нэрийг хожин тайлбарлах зорилгоор түүний шинээр болохыг зарж байна. Ором найздаа бухимдлаа тавьж яхад манай хүү байдлыг үндсэн бидээ мэдээлж байна. Та нар үүнийг ойлгосоо. Энэ бүх хугацаанд энэ хүн жинхэнэ нь биш. Харин түүний сүдэр клон байжээ. Яг энэ үеэр жинхэнэ гэдэг Амазоны рингэн орд энд нарны туяатай тоглоод явж байна. Тэрээр клоноос сайшааж Юрамыг ганцаараа аялхуугаар ах нь ямар хэцүү байх хэснийг эрхцүүлэн бодож байна. Тийм ч учраас ногоон дууны оролцоо энд хэрэгтэй байсан юм. Цэвэрхэн шар үстэй охин түүнийг саяхан нэгэнтэй ярьсныг асуухаар суув. Тэр юу ч хэлсэнгүй. Харин ухаалаг цанин түүний буганд дагах сануулсан охин түүнийг шаалж байна. Энэ бол алтан зөө бөгөөд бүсэд бүх алтан зөөхийн ажил тэд анхаарч татах дуртай. Амьдралынхаа 6-гийн 2 жилийг алтан зөө алтар нэрт хүрэхэд зарцуулжээ. Гэсэн хэдий ч хамгийн их алдартай болсон нэг дуун. Тэдний дунд хамгийн их сүрлийг нэгэн зэрэг авчирсан юм. Хэдийгээр тэр олон мянган хүний хайрыг хүсэж байсан ч энэ нь тодорхой үнээр олддог бай. Үүнийг хурц өргөстэй хөөрхөн санаа шиг бод. Тэрээр мөн анхаарч татхаас зайлсхийхийн тулд яг одоо хаан чүү дунд газар ганцаардж байгаагийн шалтгаан нь энэ юм. Ямар ч тач тэр ухаалаг цаг ямар гоё болохыг эсэн дасангүй илэрхийлж яхад тэрээр чи энд яг юу хийж байгаа юм бэ гэж чин сэтгэлээсээ асуув. Энэ асуулт түүнийг гайхшруулсан ч албанлаа хүмүүсийн дунд баярч эцэн гэх ёстой гэдгийг гэтээ тайлбарлав. Харин тэр энэ мангасуудтай ганцаараа явж байна. Түүний ажиглаж түүнийг зочирдуулсан бололтой. Ямар ч байсан ногоон зөө энэ хүний тухай бүх мэдээллийг түүнд ярьжээ. Өөрийнх нь нэрийг сонсоод тэрээр бүжиглэн төвцөж түүний гэрнийг мэддэг гэсэн таамаглаад баталгаажуулж байна. Юмнуудыг шалгуухан байх охиднээс жийтэй одоо хүмүүсээс үнэхээр айж гэнэ үү гэж шуудхан асуув. Түүний өгс түүнийг яс ангин натал айлглаа. Цэвэрхэн сахиусан тэнгэр өмнө нь тэдэнтэй нэг орон зайг хуваалцчихсан тул тэднээс айдаггүй. Гэвч хүжэн зөвшөөрөв. Харин ч тэр айж хөх шахжээ. Тэдний дундах хачин амьтад түүнийг махчин амьтны харцаар харж бүр мушгиж байв. Зүрх сэтгэлийнхээ мухарт тэрээр зүгээр л тийм зүйлсээс айдаг хүүхэд учраас өөрийгөө тусгаарчээ. Сэдвээ өөрчлөөд гайдалханд дуртай эсхийг нь асуув. Тэрээр өөрийгөө л учраас үнэндээ хооллох шаардлагагүй гэвч түүнд санаалав. Хуруугаараа ташиж тэрээр хотыг бүхчээр нь заршиж чадхаар маш их зайтайдэд хэмжээсээ идэвхжүүлв. Түүний хэмжээсийн олон мөчлөгүүд өөрсдөө амтнаар дүүрэн тавчирхаар ирж байна. Энэ нь яагаад ч Мижитогийн домен төждгийг санагдав. Ямар ч тач олон төрлийн хамтан хараад голдын нүд баяртайгаар гэлтэж байна. Тэрээр дугуй бов болон нэрсний бишог харж сүлсээ гойжож буй. Түүнд бүх зүйлийг үн төлбөргөө өгч байна. Үүнийг түшиж болгон ашиглаад жийтэй алтнолоод амьдралын хоёр дахь боломжийг санал болгож байна. Найзуудаа бас харах боломжтойгоор хамт амьдрахаар ирэх боломж. Тэрээр санаа зовжгүйгээр холбоотнуудтайгаа хамт бүх зугаа цэнгшиг мэдрэх боломжтой. Амт махаас ажиллаж байхдаа тэрээр танихгүй хүмүүсийг дагаж олохгүй.
гэсэн ээжийнхээ анхаарал хайггүй нэгтэйгээр санав. Гай хариуд нь макарон өмсөж хамгийн төгс хариу өгсөн бөгөөд энэ охин үнийг зөвшөөрсөн тул түүнийг хулгайлахад ирдөө энэ сонгогчтой байлаа. Дараагийн хэсэгт бид гэртийн орон зай руу буцаж ирлээ. Орон сайхан туулсан өөрчлөлтүүдтэй бага зэрэг бухимдсан байдалтай хотын өнгө үзэнжээ ширтэж байна. Тэрээр өөрөөс нь хайггүй хүчрэх хоёр хүчтэй мангасыг харсан нь түүний бардам зан гомдожээ. Улаан луу үнэнтэй эвлэрэх гэж тэмцэж байгааг мэдсэн бомб түүнийг асаа сажиж байна. Гэтэгийн хувьд тэрээр цөвлөл хондоо өөр нэгэн лабуг авчирчээ. Тэрээр амттангаа зажиж явахдаа амттай хоолны тухай ирсаарч байна. Гинт тэр нэг хацаа цавшгаангууд шиг мэдрэмж авлаа. Энэхүү макарон түүнийг амьсгааг нь богдуулж Дивачингийн амттай харьцуулахад хүрв. Тэр урдын эд зөхөөрдөм харагдж байна. Грин тэднийг өвтөн авч яхад голд бусад руу найзаа хараад хитрхи баярлжээ. Тэд хоёулаа бие бинийгээ удаан тэрвэрч би биенийгээ хэрхэн санснаа эрхэлж жоод баяртай байна. Голд Гринийг жаатай хамт амьдраад хэр удаж байгааг асуухад тэдний эрэг зан чанар бие биенээсээ унтж байна. Тэд улаантай эмээрчийн хооронд дитэг лоно буцааж аваад маш сайн ажилласанд нь талхаар илэрхийлв. Одоохондоо тэрээр тэр залууг ажилтан буцаан байрлуулжээ. Улаан татнаас эргэн ирж түүний анхаарлыг татав. Тэрээр түүнийг хараад шууд урам нь хугарсан харагдаж байна. Гэвч Голд түүнийг хараад хамлын их баяртай байна. Анхаарч татах гэж наацсан хүн шиг ашиж тэрээр дуушуугийн тарьж асууж тасан хүрээлүүлж бүр урамыг өөрийнхөө улаан шиг бүх мөзөлийг хийсэн химэн шаалж байна. Ором жижигхэн дугаар хашуугаараа шүрч аваад түүний дэгдэхий химэн дуудаж төвхтэй байгаад нь түүнийг харахаар нь орсоо. Хөөхий дэгдэхий зинглүүлсэн ч одоо цохихуртаны цаг болжээ. Гай 3 охтыг цуглуулад насныхан талаар асуу. 3 дахь хамгийн их чинь хартай бомб уран марун 6 эцэст нь гол дөнгөж 10 настай. Зөөнүүд үнэхээр хурдан өсдөг. Энэ бол дэгдэхийхийн жайд сануул харга юм. Тэдний хүүхэд шиг харьцах. Түүний анхааралыг татсан зүйл бол бүгд рэдийг өрөн гэж дуудаж байгаа явц юм. Утгыг нь тайлбарч өгөхийн тулд бомб энэ залуу хүн бүрт нэр өгсөн бөгөөд өөрөөр нь бомб гэдэг гэдгийг хэлв. Зөөнүүд тараахан өсрөлийн арга хэмжээнд ороогүй чигэгийн ачаар аш хэдийн нэртэй болжээ. Голд удирдлагын урсгалыг дагаад өөрийгөө га гэдгийг ойлгож гитигийн үгийг шуудхан шүүж авлаа. Эцэст нь түүний хүзүүний зөөж дүүрийг бэлгтэн гуйштай байх болно. Энэ өндөг өтөхгүй төрөх цэнхэр зууны хувирхагч бөгөөд тийм учраас тэд болгоомжтой байх хэрэгтэй. Зуунууд энэ хүний тэдний төрөл зүйн талаарх мэдлэг тэгэхэд биширчээ. Гэсэн ч тэр тэдэнд илүү юм ярьж өгсөнгөө. Өөрийнхөө өнгөрсөн түүхийг ч тайлбарласангүй. Үүний оронд тэр зөвхөн анхаарах ёстой ганц зүйл дээрээ төвзөрхийг анхааруулв. Тэр тэдэнд энд зугаацаж цэнгэх бүрэн эрх чөлөө олгосон ч авах эсвэл яра шийдвэр гаргахыг харуулжээ. Товчор хэлбэл тэдний зугаацж явахад нь тэр тэдэнд хянаж тавих тул хэд бангийн хараа хяналтаар байх болно. Өөрсөн өөрөө минь залууг инээдтэйгээр коммунист гэж дуудсан ч найзуудынх нь хинэн ч үүнтэй санаж нийлсэнгүү. Хамгийн их чинь болохын хувьд бомб биетэйгээ зугаацах боломжтой бол энэ нөхцөлийг зөвшөөрөв. Тэр тухайгаа ярьж тэдэнд жинхэнэ бичиг баримт болон хэрэгсэл хэрэгтэй болох тул найзуудтай гадагшаа гарах боломжийг санал болгожээ. Бяцхан дэгдэхий аз жаргалтай билүүрч хахад өөрөө тэдэнд мөнгөч байхгүй гэж шалав. Үүний хариуд жигдээ төрөвчөө бомб руу шидэж түнд мөнгө үрж зугаацахыг зөвшөөрөв. Хариуцлагатай нэгэн болохын хувьд бомб түүнээс хэдэн төгрөг өрөх боломжтойг асуув. Өөртөө идэвхтэй залуу эргэж хараад хүссэн хэмжээгээр мөнгө өрөхийг зөвшөөрөв. Ямар ч тач 3 асуудалтай луу дэжгүүр хэсгийг гарч юу болсныг татаада тэд ганцхан өдрийн дотор 40 мянгаас ч илүү доллар өрөв. Бүх тансаг бөгөөд үндэ зүйлсээ бариад гэр зүгээ ирэхэд манай залуу артан сууж хийсэн үйлдэлтэй харамсаж байв. Бомб төрөвчийг нь буцааж өгөхөөр ирж хэд их мөнгө өрөө дуусчихгүй. Тэр түүнд хувцас авч өгөхийг хүссэн ч тухайн өдрийн картны лимит дууссан тул амжаагүй юм. Гэ болсон явдалд өөрөө рэдэм хэлсэнгүү. Гайл өөрийнхөө гадаад төрхөөр түүнийг бишрүүлэхийн тулд хамгийн сайхан хувцас өмсөж анхааршиг нь татав. Тэр яшангуяа түүнтэй хослуулахын тулд ухаалаг цаг хоцдож авчээ. Бахарсан эзэг түүнийг магтахад тэр баярсандаа хашгирч талархал илэрхийлв. Мөн шин ухаалаг цагаан гайхуулах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн орон байна. Тэрээр хавиртай талбахад өвтгсөн хуучин сэлнийхээ оронд шин зэсгээ үзүүлэхэд бас эвүүрхэж байв. Харагдаж байгаагаар жидээ түүнийг чанартай зэлсэн хөдөлтөж асанд нь магтав. Энэ нь түүнд дими зүйлд мөнгө өрөөгүй гэдгийг ойлгоход тасжээ. Бяцхан дэгдэхээ рэдэд өмсөж үзүүлэхээр хөдөлтөж асан олон хуцаа бариад нисэж ирсэн рэдийг баггүй бухимдуулв. Бомбын хувьд рэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ хамгийн их шансдагч үнэн хэрэгтээ хамгийн их талархдаг нэгэн гэдгийг хэлчихв. Манай залууг хамгийн их гайхшруулсан зүйл бол бомб юу ч хөдөлтөж аваагүй мэт байсан явдал юм. Үнэн хэрэгтээ төш ширээн дээр тавьсан ямар нэгэн зүйл хөдөлтөж часан байжээ. Энэ бол түүний хэр төлөвсөн хариуцлагатай харуулах цэцгийн сав юм. Тэр цэцэг арч дуртай ч гэдэг түүний санааг ойлгосонгүй. Цэцгийн савыг барин бомб энэ нь арчилсаар цэцэг болон орох болно гэдгийг хуваалцав. Энэ нь түүний зүрх сэтгэлд үрдүүлдэг хэрхэн дурсамж болох юм. Мөн энэ нь түүний түүнээс хойш асуух гэж ясан асуултыг санагдуулжээ. Тэдний зугаа цэнгэл зөвхөн энгийн хоол амьд өртөх төдий биш гэдг нь тодорхой байна. Бомб гэд хандан түүний хянаач дор байх хугацаанд илүү сайхан зугаа цэнгийн туршилт санаж болгохыг хүсв. Түүнийг гайхшруулж
Тэр зөвшөөрөлөөр академийн эсэжлийн өргөдөлд гаргаж ирээд сургуультай цахаг санаж босгов. Охтыг гэртээ ирэхэд ядарч туйлцсан ярьцлагын яцаас болж бухимджээ. Хажир халтайн тэд асран хамгаалагчаар гэртээ олсонгүй. Гинтхэн гол таагүй нэгэн зүйлийг ойлгосноо хэлрүүлв. Бусад хоёр нь тэнцээд өөрөө унах үе хайдтайгаа хүүхд шиг уйжаалаа. Өөрөм түүний уйлах хайцаанд дөргөөцөж энэ дэгдэхийг толготой хамт дуугайсан дээр гэж боджээ. Тэр өөрийгөө каха гэж дуудаж байдас. Жидсэн шиг арт талаас нь гинт гарт ирв. Ярьж сухын дараа түүнийг унгаач хүй гэсэн айдстайгаа тэр шууд төвхөр үсрэн оров. Гэсэн ч тэдний хинэнч онохгүй гэдгийг тэр тэдэнд батлан хэлв. Түүнийг хаашаа явсан бэ гэвэлгүй ямар нэгэн зүйл авахар харсан байжээ. Тэрээр тэрч байтугай голдод энэ бол түүний үнэхээр дуртай зүйл гэдгийг хэлв. Макароны тухай бодлож гэхэд түүний хэдийн дур алдуулж. Гэхдээ энэ нэг гинтийн зүйл бий. Энэ бол тэр бүхнээс хамаагүй илүү зүйл байлаа. Бид жигийн толгойд ирж хөнгөсөн үйл явдлын хэсэг рүү орж байна. Алтан цог хэрхэн дэлхийд алдартай папад бол чавирсныг тэр харжээ. Ярилцлагуудынхаа нэг үеэр тэр ярианы шонд амттай хоол авчирч дуртай хоолыг нь хийж өгсөнд нь талархал илэрхийлжээ. Хөтлөгч түүний хамгийн их дуртай зүйлийг асуув. Хэсэг бодож байснаа тэр хариултаа шууд хэлв. Тэрхүү хариулт нь бидэнд шарсан дахиад хэлбэрээр иж болов. Гурван охтын амнаас шүүс гожж байсан ч дийдэх бараг түн дээр үхчих шавчээ. Орон мөнийг өмнө нь хизээч амсаж байгаагүй гэж сэжиглв. Ямар ч тач манай залуу царын чичиргээ өхийг сансаад холдоод явчлаа. Тэдний хажууд сууж идэггүйд нь бомб чаан гонёр сод гитээ өрөө зүгээр гэдгээ тайлбарсав. Тэр өөрийнхөө чамин зангаар тэдэнтэй хамт сууж идэхийг шаардсан ч энэ залуу тэр үед хэдийн яваад өгчээ. Бид читлэр академиас дуудлага хүлж авч байгааг олж мэдэв. Тэд яш цусан явцад гарсан асуудлын талаар түн хол бүртгоор ирсэн байжээ. Гайхалтай нүүний талаар бомбч түн хэлээгүй байв. Элсэлтийн комиссийн хамгийн их гайхшруулсан зүйл бол юг бомб яш цусан явцад төгс оноасан явдаж байлаа. Түүний хандлага маш гайхалтай байсан тул бүсэд яш цусан өгчөд мэд гайхжээ. Энэ нь мөн тэдэнд элсэлтийн эслэлийг тэргүүл хинэр дэвшигч болох боломжийг санаж болохыг хүссэн шалтгаан юм. Энэ бол зөвхөн түнд зориулагдсан санал юм. Үнэн хэрэгтээ ярьцлага авчид энэ боломжийг шууд санал болгосон ч нэг жижиг асуудал гарчээ. Ногоон өстэй хүмүүнийг шууд татгалцжээ. Тийм учраас тэд энэ гайхалтай боломжийг ашиглахыг ятгахаар жатаатай холбогдохыг хүссэн байна. Гэсэн хэдий ч асран хамгаалагчийн хувьд энэ залуу түүнийг өөрийн хүсэл зориулахаас татгалзав. Тэр охины хүслийг даахад хангалттай гэж үзээд уцаа ташив. Дуудлага ногооны талаар байсныг мэдсэн урам түүнийг хайхаар тагтлуу орхов. Жай түүнийг бомб гэж дуудахыг шаардсан ч өөрөө мөнийг отохгүй. Инээдтэй нэр гэж үзжээ. Тэр хүртэл түүнийг шоосон ч жит юмд хуурцсангүй. Юу басныг шууд асуув. Энэ нь тэднийг яагаад академи руу явуулж байгаа талаар сонирхсан нэрийн бодол тавцсан харцыг төрүүлв. Энэ нь тэдэнд зарчлагтай хүрэхтэн туслах сайн арга гэдгийг жийтэйжлэв. Гэхдээ ором сургууль тийм ч чухал биш байлаа. Тэр зөвхөн хүчтэй хүмүүстэй тулж баяр сонирхож исэн бөгөөд академид тийм хүмүүсээ эсхийг гайхаж байв. Дэшин шилдэгүүд тэр академид эсэх ёстой гэдгийг манай залуу батлан хэлв. Тэд хүүхдүүд байсан ч тэр өөрөө бас л хүүхэдчтэй. Өөрсөн тэрээр түнлөө харж жинхэнэ утгаар нь тулдахыг шаардав. Улаан лоо түүнийг мангас гэдгийг ашигдыг мэдэж байсан ч түүнийг яг хэр хүчтэй вэ гэдгийг мэдхийг маш хүсэж байлаа. Түүнийг өөрийгөө дагуулах царын ганцаархсан бол түүний асар их хүчийг хүндэтгүүл чадах явдал юм. Хэсэг бодсны эцэст жийтэй энэ саналаас татгалзаж буцаж ороод идэхийг хэлсэн нь түүнийг усан бүр бухимдуулв. Тэр залууг уй төртэй гэж дуудаад дунд хоруугаа газайлгаж зөрөөд хүүхэд шиг аашив. Харин үүний оронд бяцхан дэдэхийг хүрээд ирч амттай дахианаас өгч өөрийг нь тарахыг ордов. Өөрөмийн татгалцсныг үл харгасан тэр амруу чихэж орхисон байна. Энэ нь түүнд ямар амттай болохыг шууд л мэдрүүлв. Одоо л тэр академи дээр анхаарлаа хандуулцгаая. Энэ бол ижбэг дэлбэг байдлын аршаадад байршдаг боловсролын байгууллага юм. Өөрөөр хэлбэл өндөрлөг газар юм. Тус академи нь хэд хүний хүчтэй төрсэн хүмүүсийг өсгөж хүмүүжүүлэх зорилготой тусгай газар юм. Гэсэн хэдий ч академид суралцж буй курсантууд бүгд компанийн захирлууд хааны гэр бүл болон гол цагааснуудын гэр бүлээс гаралтай байдаг. Энэ бол академи зөвхөн шилтгүүдээс бүрдсэн шатлалын системтэй гэвээрээ банк шүмжлэл хүлээн авдаг гол шалтгаануудын нэг юм. Ямар ч тач гол болон бомбнер академийн анхны өдрөө өнгөрүүлж үүнийг үнэхээр гайхалтай туршлагаа гэж үзв. Гэрэл асран хамгаалагч нь ямар нэгэн баян найшийн хүүхэд байх ёстой бөгөөд тийм учраас тэдэнд мөнгө өрхийг зөвшөөрсөн гэсэн таамаглал төсөөлсөн ч бомбын тийм биш гэдгийг ойлгох хэмжээний ухаантай байлаа. Сайн хэрэг нь гурвуулаа тэнцжээ. Бяцхан дэгдэхээ бүсэдтэй хамт цагийг өнгөрөөж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Харин түүнийг юу зовоож ийн вэ гэвэл орон болон гээ хоёр яагаад өгөхгүй байгаа явж юм. Улаан луу шалгалтаа өгөхөөр цэнхэрлүүний сургууль руу яасан бөгөөд тэрээр мөн гэдгийг бомб санав. Түүнийг замд нь өдөж өгөхөөр явлаа. Насанд хүрэгчид хүүхдүүдэд дагалдан академид олох шаардлагатай. Энэ нь Брэди болон сахилахгүй супер хүмүүс эргэн тойронд өмнө дэгдэхгүй байхыг баталгаажуулах зорилготой юм. Улаан лууны хувьд
тэр бол яг л аюул тарж мэдэх цагтай бөмбөг юм. Мөн ерөн бүсэд сонсогчдод талархах эрх хойж авахын тулд энэ шалгалт зайлшгүй шаардлагатайг бомб тайлбарлав. Энэ нь Гэвэлийн сэтгэлийг хөдөлгөөнөөр дүүрвэжээ. Тэр түүний тулааныг үзхийг маш их хүсэж байсан ч харамсалтай нь Гай аж хэдийн энэ санаанаас татгалцсан бяцхан охиныг гондоо. Хүмүүс аж хэдийн тэднийг ажиглаад хвчсэн байхад хамт явах нь хачимдаа холно гэдгийг бомб хийчихв. Бид хөрхлөө сургуулийн тулааны танхимд ирсэн. Энэ сонсогчид тус бүрийн тулаанд дөрвөн өр талбайд бие биетийг нүүр тож байна. Манай залуу судлаас 50 харж байхдаа хамгийн дээд түвшинд хүрсэн харагдана. Шалгагч бусад сонсогчдод ирээд төвшөөр төрүүлж байгаа тул өдөр төчтийг 50-д хаяг өрөөж. Энэ хүн хөрхлөө сургуулийн халах профессор Вүн гэж өөрийгөө албан ёсоор танилцуулав. Түүний нэртэртэй харагдах байж ээждэг зам байж хүн бүр сэтгэж төрөөсөн бөгөөд хүмбэр түүнийг алдартай Дайны Баатар гэвчэрэн сандаг. Гэвч жий чимээгүй байх нь энэ залуугийн талаар ээж та тарч болох нууц зүйл байгаа гэж гин. Тэрээр оромтой хийх тулааны зарчдыг сонсоод энэ зүйл түүний цагийг өрөхгүй байхыг найдан талбай руу гарсан. Түүний өмнө ширүүн харцтай шаргал өстэй залуу бүсгүй зогсож байна. Хэрэг тулаан түүнийг хөвчөж чадахгүй бол улаан зуу гэрээсээ зутгаар төлөвж байна. Тулааны өмнө үзэгчдийн дундаас олон сонсогчид аль тал дээр нь бооцоо тавьж байна. Тэдний зарим нь гадаад төрхөнд нь биширсэн ч тулааны чадварын хувьд хүн бүр Софи Ворогийг ялна гэж бодож байна. Яагаад гэвэл тэр амьдрал дээр хангалттай туршлага хоромжлуулсан. Энэ бол Аваданд асар том үүрэг гүйцэтгэсэн Орсын тусгай хүчний анги юм. Би юм харж байна уу эсвэл Дракон бас Call of Duty-гийн сүнсийг энэ ертөнцид диска хийсэн юм уу? Ямар ч тач энэ хүү тусгай хүчин гишүүн бүрийнхээ хувьд томлохоос чивтэрсэн харгас хэрцгий бэлтгэлийн арга барилаараа албартай. Софиягийн өдөртөгч бол хүн бүрийн хүлээлтийг сануулдаг түүний эцэг юм. Тэр охиноо ялахыг маш их хүсэж байгаа ч энэ охин бүх зүйлийг чивтэр гэж үзэж байна. Манай эршид дахин түүнийг шоолж аавын эрх хэн гэж дуудан санаатаагаар өөрийг нь хүргэж засахад хүрхийг оролдов. Гэвч энэ том яриа түүний өмнөх эмэгтэйд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. София аимшигтайгаар харж түүнийг ална гэж сэрдүүс. Энэ бол тэрхүү галзуу зуугийн анхнаас нь хөсчээсэн хариу үйлдэл юм. Манай хүү 50 ажиж яхад үзэгчид энэ хоёр охиныг яг л сэтгцэн хүчтэй хүмүүс гэж бодож эхэлжээ. Тулаан чид София өдрөндөө анхаарч ерөн сэрмэнгийн анхааран байрлалаа эзэллээ. Тулаан ихэж яг тэр агшин Софи цавцхан хурдаар асуугасан гарч ирж ихний цэгтийг хийлээ. Орон мөрсөж бичийнхээ хурдыг сайшааж давталгав цав тухайд нь таарч хааж чадсан юм. Тэрээр үүний хариуд диагонал цэцлэлээр давтарч Софиг бүхэлдээ цол тал гаргахад хүргэв. Энэ зашааныг ашиглан чадвартай тулаанд ерөөмийн хажуу руу цэвэрхэн өшгөлж энэ явцдаа түүний хувцсыг ураад хайлаа. Одоо ерөө мөнхөр уурсав. Тэр бас саяхан энэ хувцсыг алсан юмсан. Гэвч Софи хараахан дуусаагүй байна. Хүчтэй алхам хийж тэр яг л ультра инстинкт ашиглаж байгаа юм шиг дахин телепорт хийлээ. Энэ удаад хоёр тулаанчийн хооронд баатаршиг тулаан өрнөж өрөө түүний давталхаанаас зайлс хийхин тулд голтой хамгаалалттай шилжив. Торны давуу талыг ашиглан улаан зуу төвшрөх хийж авахын тулд түүнийг түшин өсрөв. Хоёр тулаанч бие биетэйгээ нүр талан өртөхөд ерөн мөрд хажид байгаагүй зэрэг харагджээ. Түүний айдасгүй давталхаан Софиг дайрч тэрээр савларыг нь хаахын тулд тасар ихэн түлхэж хүрсэн юм. Түүний шөнийн яснууд үнэхээр хагарч түүнд маш их өвдөлт учруулав. Улаан зуу энд давуу эрэхтэй гэдгийг мэдж байгаа тул яг тэр мөчид ард нь гарч ирэхин тулд хордон алхаж ард талын савлараар тулааныг дуусгахаар зоржээ. Ерөн малцаа өдийг хүртэл зөвхөн түнтэй тоглож яснаа санаалав. Тэгж хэлээд тэрээр маш хүнд нудраар цохиж түүний шууд торлоо шидэв. София цус ханиалгаж цавхтаас болж барыг тухайн алдав. Улаан өрсөлдөгчөөс илмээрээ даран зогсноор тулаан өндөрлөв. Ердийн голорн лоббигийн хог яриг ашиглан ерөн түнд барыг ламархан хоцлоо гэсэн мөн хэллээ. Тэрээр академийн такин элитийн талаар маш баг бодож тэднийг зүгээр нэг яриг төсөд гэж үзэн явжээ. София тэдний нүдэн дээр хэрхэн бэрцэнийг харсан үзэгчд айцгаа. Өрсөлдөгчийнх нь хувьд ерөн мэдэж нэг ч шалбархаа аваагүй юм. Тэр энэ бүх хугацаанд зүгээр хоолтойгоо тоглож байжээ. Зарим нь Софиг савдорой гэж бодож байна. Бусд нь улаан өстэй охиныг хитрхи хүчтэй гэж үзэж байна. Зарим нь бүр Софиг жинхэнэ гишүүнч биш зүгээр л даваа эрэхтэй хүүхэд гэдэгт бич хэлжээ. Олон хүний өхрийн үйлдэл түн санаа зовж эхэлжээ. Аз болоход сэрвэрч түүний яаштай гэмплийг инжирсэн боловч Софигийн гар эмх замбраагүй байж дорсон тул баггүй ажиллагаа шаарддаг болно. Бөхөнцөн охин гараа тахад өөрийгөө зүгээр гэдгээ мэддэг. Түүний эцэг юу хийх ёстойгоо мэдж байгаа бөгөөд түүнийг чадах бүхнээ хийсэн гэж хэлв. Энэ бол тэдний хүлээсэн үр дүн биш байсан ч тэр энэ байдлаараа өрсөлдөгчөө хизээж чадахгүй байсан. Тэрээр өөрийгөө гомдоогүй гэдгээ сануулж байгаа ч энэ галзуу охин зөвхөн түүний хотхыг шигтэж байгаа болтой. Тэрээр сэтгүүлсэн яриа ярьсаар байдал савлэгч түүнд охин нь эсрэг зүрх явж байгааг мэдээж. Софи ялагдсанаа зарчны дараа ч гэсэн тулаан дуусаагүй байна гэж халзан юм шиг бодож байна. Энэ удаад тэрээр дэсгээ өөрийн манаагийн зарим хэсгээр тэнэгдэв. Юромиг явах гэж яхад нь тэр дуудаж бүрэн хурдаар дайран орч шууд нуруу руу нутгалжээ. Энэ өдрийнхөө нүүдлийг хараад тайван харагдчихэв. Софи түүнийг асахын тулд бүрэн хязгын санаатай байхад улаан зуугийн дэвштэд өртөжээ. Энэ бол зөвхөн үзэгчид төдийгүй ахлах профессор Виваника агшруулсан том гинтийн зүйл юм. Гейст уурсан харагдчихэв. Софи эрэг түүний нуруунд бүхэлдэн шахаж эцэст нь хоёулаа талбай гадаа хаяг тэр харжээ. Дашрамд хэлэхэд энэ нь Юромын хажуураа бүхэлдээ нэвт гарсан байна. Одоо тэр үнэхэр үнийг бошлох талаар бодож эхэлж байна. Гэхдээ энэ бүгд биш. София бүрэн цусны хүсэл эрмэлзэлтэйгээр дахин товтлоонд орж
түүнийг доош нь зохиор заржээ. Ийм нөхцөл байдалд Юрум цохиж төлөвлөгөөнөөс зайлсхийж тэнэг өснөөс нь барин арган татав. Энэ удаад Юрум түүнийг алах хүсэлтэй байна. Эхний цохилд орж галзуу шаргал өстийн өрөг тархийг сандрав. Дараа нь энэ нь хөвсөгөөч хорно. Юрум айдстуунд харж буй үзэгчдийн өмнө цохилд бүрээр цас гархан нүрсүүн цогсоор байна. Түүний сүйчийн цохилд түүнийг содол руу шидэв. Одоо София төлцөн харагджээ. Охин яг л юм шиг слам болон унажээ. Гэвч улаан луу хараахан дуусаагүй байна. Тэрээр нуруунасаа эрийг сугад татан авч илүү аимшигтай цус төгсөр ирмэлцтэйгээр ураг шалхав. Тэрээр энэ төсийг буцааж өгөхөө онцорчээ. Гэвч Софияг тусах гэж яах мөчид түүний бодол хийсэн эцэг нь орж ирэн түүний хөөж явуулав. Юрум тавьж явуулахыг шаардаж тэр үед энэ зөвзөн асах профессор илүү орон зайг шигшүүлэхийн тулд элбэчин ашиглах шийджээ. Орхон оронд ингэж удаан хүлээснийг төсөөлөд үзтээ. Ахлах профессоргийн шүү. Элбэчид хурдан сад дотоорын азаа үсгэж Юрум болон Софигийн эцгийг дотор нь бүслэн авлаа. Тэр дэсгээ хайж зөвхөн түүнийг чиглүүлсэн тэдний шудрах бас явдаж дайрсав. Бодит байдал дээр Юрум зөв. София бол түүнийг алахыг хүссэн бөгөөд хамгийн түрүүнд тотгорсон хүн юм. Гэвч түүний эцэг Юрум үнэхээр ямар хүчтэй бижээ. Тэр зүгээр ухаан алдаж болох байсан гэж маргажээ. Тэр яг ингэж чадхалбайсан штэ. Улаан өстэй охин өхнийхөө төлөө хариуцлах хүлээхийн оронд энэ гэрээ өрнөөж жагаад маш их урьжээ. Бивэн тэднийг тайван байхгүйч орон зайд орж ирэв. Юуны өмнө тэрээр оромд түүнийг яаралтай эмчилгээхийн тулд асран хамгаалагчийг нь авчир хар хүмний ууснаар хэлв. Хэдийгээр тэр ахлах профессор байсан ч Юрум нөхцөл байдалд тэгтэрхий тайван хандж байгаад нь түүнд хаширв. Үүн түнд гавья байгуулсныг нь үнэлж юу басныг ойлгож байгаа ч түүний тэргүүлэгч бас илүү том эмч самбараагүй байдал үсгэс зогсоох явдал юм. Асуудал нь хэрэг Юрум хэтрүүлбэл тэр яцтай бүх гэр бүлтэй нөлөөлөх болно. Энэхүү ухаалаг профессор юугэр бүл академид авах байр суурь алдаж болцохог. Занш хийлэн санааснаар Юрумын өөрийг шууд намдаасан юм. Учир нь түүний дэлхийдээ санаа тавьдаг царийн ганц зүйл бол гэр бүл нь. Бөгөөд энэ нь түүнийг үнэхээр бухимдуулах байсан юм. Иван Дэрингүү яриагаа ярьж байхад Гай түүний асран хамгаалагчаар дотор орж ирэв. Тэрээр Юаныг болон шах гэж оролцсныг буруу шааж ийн. Бэрдсэн хүүхдийг инчилж томчуудыг гадаа гарч ярьж цай зөвдөг. Та нар яаж хүлээж авахыг мэдэхгүй юм. Энэ залуу ямар нэг юм хийх бүртээ үргэж миний хүндэтгэжийг хүлээдэг юм. Тэд хоёулаа дууга хурааж, өрөм жахан бухимдаж, сэтгэлэн гонсосноо илэрхийлнэ. Дараагийн хэсэгт бид Иваны өрөөнд ирдэг. Тэнд Гэд болон Софиягийн эцгийн өдөс харж суусан бөгөөд сургуулийн захирал өөрөө тэдэнд цай яхан өгч байна. Захирлын хувьд энэ залууг анх хараад ихэд сэжигтэй санагдсан юм. Юуны өмнө дагаварсан орон зайд санаа амар алхаад орж чаддаг цорын ганц хүмүүс бол маш хүчирхэг. Өндөр зэрэглэлийн ранки бүтэдэг. Гэвч энэ залуу бас нууцлаг нэгэн юм. Ямар ч бүртгэлд түүний тухай байдаггүй. Тиймээс Иван түүний хэн болохыг хожин судалж үзэх сонирхолтой байна. Хилэлцэр хоёр тал эрт таагүй харц солилцсноор хвшдэг. Иван болсон явж дуусчилдаггүйдэг. София цусандаа хожигдсан амтны шиг харагдаж байна. Бидний дуртай эрэгтэйлэг охин түүнийг стайл нэг шинэ хэлбэрт оруулжээ. Уран биеийн сайжирс эмнэлгээс гарсан тул үүнийг том асуудал болгох шаардлагагүй гэж Иван үзэж байна. Тэд хүүхдүүд сургууль дээр дахин таарч хам гарцаагүй тул одоо эвлэрсэн дээр юм. Софиягийн эцэг өхнийхөө өмнөөс шууд луусчилдаггүйдэг. Майкл охин нь сэтгэл хөдлөлтөө дийж чадахгүй. Хэр бачир болохыг хариуцлагатайгаар мэдэрнэ. Юудын гол дүрийн хүн бол энэ өөрчлөлтийг хүлээж авахар байтал энэ залуу шууд чаддсан болоорой гэж хизэн өсчдгийг нэцааснаар мопсод ирдэг. Софиягийн эцэг энэ хэрэгт орцоогүй. Түр түүний ярих ямар ч шаардлага байхгүй гэдгийг тодорхой хэлв. Гэвч Малаф ирээд хүчний гишүүн Габриэлийг айхуулж энэ нөхцөл байдлыг өнгөрөөж хэрэгцээр хийхийг шаарддаг. Тэднийг огт өөр түвшинд байгааг онцлон тамнаар хариу барина. Тэгээд тэр эдгээр тулаан татууцсан тэрхүүгүй амьтад бусдаас ингэж өөрчлөлтгүй юм болов гэж хайж хэлдэг. Мика Софияг авчирч өөрчлөлт гуйлах хэвээр гэж үзлээ. Химэн түнд хашигчин уурна. Юудын хүн бол өрөөдөх байсан ч энэ залуу түүнийг имплиг тоосон шинж шууд тэгнэ гэж хэлдэг. Иван нөхцөл байдал хинхаас гарч байгааг ойлгосон ч өөр шалтгаанаар энэ гэдгийг хэлдэг. Охиноо хутг бариад өрөмлөөгүй жохыг хараад Микив яагаад засаасангүй вэ гэдгийг тэр гахаж байна. Орон сэрүүний гинтийн байсан гэж зүтгэсэн ч гээ үнийг утахгүй шалтгаан гэж нэрв. Бүх зүйлийг зогсоох боломж байсаар байж хариуцлагагүйсэн Софиягийн эцэг ичдэг болов гэж тэр бодно. Малов дипломат арга барилаа хайж Гэтийн цахил боож реалтай бүхнэндээсэн бүү болоорой гэж сөрдүүлдэг. Хүзүүнийх нь хажуу дээр тоосныг мэдэхгүйгээр Инто Меркийг нэргүй гэр бүлийн гишүүн гэж дуудах зэрэг гархан. Болцонлог ир ялагдсанаа ойлгож энэ залуу сая яаж хурдан хөдөлж чадахыг нь барьж ясныг ч ялгаж амтсангүй. Энэ хүний хотхоныг гэр ямар сал болохыг гээ санамсаргүй байдлаар дурдж ингэснээр энгийн нэг хүүхэд түүнийг анзаархаас өмнө хотхойгийн шүүрч авч чадсан байна. Үг хэрхээсээ илүүтэйгээр Малафын залуу түүний хотхойг яаж холхойг чадсныг ойлгож чадахгүй байна. Нэг энгийн сануулга мартаж босонгүй анхааруулга. Жинхэнэ зан хийлийг хүчээ. Үхсийн нэр жартанд гарч ирээд Малафыг эзгүй гудамжаар явахгүй байхыг хүсв. Бас тэрээр яг тэр хором дотхойгийн ширээн дээр хагалж энэ залуу төгсгийн айдас төрүүлжээ. Жээ үгээр дуусгаад
Юван шиг хүнийг ганцхан уулзалтаар алмаарвар жархив. Явж явахдаа тэр улаан өстэй охиныг өрөөнө харж байгааг анзаардаг. Биеийн байдлыг нь асуухад тэр зүгээр байгаа. Улаан лонодыг ашна гэдэг хэцүү тул бат бүх чанар нэг тас болсон гэж хариулна. Үүнийг сонсоод Гэ баяртай байгаа ч хийсэн үйлдэлээ эргцүүлсний дараа ямар нэг зүйл түүнийг санаа зовоно. Тэрээр буруу алхам хийсэн эсэхээ мэдхийг хүсэж энэ байдлын гин бурууг өөрийн нуран дээр мэднэ. Энэ нь түүнд таагүй санагдаж дараагийн удаад илүү өөжөд хахад хүрвдэг. Охины гайхширтыг төрүүлж түүнийг маш сайн байсныг онцорчээ. Үүж явдаж улам эрчимжиж эцэгтэй мөч аартж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж иргэсэн дэх төрийн банкны данслага 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, савглон маань заавал бүртгүүлээрэй.